Их Монгол улсын үеийн улс төрийн зүтгэлтэн цэргийн ноён. Мухлай бол Жалаар аймгийн Гунгуа хүүгэн бөгөөд 1170 онд төржээ. Тэрээр 1197 онд Чингис хаантай золгосноос хойш Чин үндэстгэлээр нөхөрлөж Тэмүүжинтэй хамтран Монгол улсыг байгуулахын төлөө амбий хайхралгүй зүтгэн тэмцэж явжээ. Тэрээр Монголын өндөрлөгдөх тайчууд хэрээд 8 зэрэг олон аймгийг төвшөдгөн дагуулах дайнд өөрийн биеэр оролцож олон удаа гавьяа байгуулжээ. Ийхүү Чингис хаан их Монгол улсыг байгуулсны сүүлээр гавьяа зүтгэлээ шагнах үед Боорч Мухлай нарыг хамгийн түрүүнд дурдсан бөгөөд Мухлайг 100 гарын төмтийн ноён бөгөөд бүх цэргийг захирах улсын вангаар томилжээ. Мухлай бээр 1211 оноос 1216 оны хооронд Чингис хааныг дагаж Алтан улсыг дайлах аян дайнд оролцжээ. 1211 онд Алтан улсыг Жанжин хуушаах 40 түмэн их цэргээр дайчилж Монголын цэргийг угтан байлдав. Уг хүлэг Мухлай Чингис хаанд дайны арга бодлогыг өргөж цэрэг жолоодон байсны үр дүнд хуушаах үгийн 40 түмэн цэргийг нэг цохилдоор бутнэр гэсэн байна. 1214 оны 4-р сард Чингис хаан Мухлайн удирдсан голын замын цэрэг, өгөөдөн удирдсан баруун замын цэрэг, хасрын удирдсан зүүн замын цэрэг Алтан улсын дундад нийслэл Жүндүү хотыг бүслэн хав. Алтан улсын хаан байдал хүндэрснийг мэдэрч найрамдахыг гуйж гэрээ байгуулав. Итэл Монголын цэрэг ухрахад 3 сарч болоогүй байтал Алтан улс гэрээнээсээ тэрсэлж Монголд үргэсэн хот бомтой эргүүлэн авахар оролджээ. Үүнийг сонсон Чингис хаан ихэд хилэгнэж 1215 онд Мухлай Гованд зарлиг болгож Алтан улсын умард нийслэлийг байлдуулсан бөгөөд удалгүй эзлэн авч Ялалтын эрчинтэй цэрэг урагшлан Алтан улсын Синжүнпү чухал хотуудыг эзэлж мөн удалгүй Мухлай Сүбэдээс Сумуха нарын удирдсан цэрэг 3 замын их цэрэг Алтан улсын дундад нийслэл Жүндүү хотыг эзлэн авав. 1217 он Чингис хаан Мухлайг улсын вангаар дахин тунхаглаж өөрийн биеийг төлөөлөн бүх цэргийн захирах туг сүлдийг сойрхож Алтан улсыг мөхөөж умард хятадыг захирах бүрэн эрхийг олгожээ. Тухайн үед Мухлай Гов ангийн мэдэл 23,000 монгол цэрэг, 20,000 хятад цэрэг бас нэг бүлэг умард хятадын цэрэг байжээ. 1217-аас 1223 он хүртэл 7 жилийн хооронд Мухлай Гов ангийн удирдсан их цэрэг Шандун, Хибэ, Шинси зэрэг олон газрын хот тосготыг байлдан эзэж хатан голоос умард хөргөн удам нутгийг Монголын иргэшээлд оруулжээ. 1223 онд Мухлай Нанжин хотыг эзлэхээр өмнө зүгийг довтолж хатан голыг итлэн одох Шанси мужийн Вэньшүү Сианы хязгаарт хүрч хүн дөвчнөө нас нөгчжээ. Мухлай Жанжин нас нөгснөхийн өмнө өөрийн дүү Буха ноёныг дуудаж би улс гүрний төлөө зэр зэвсэх хөдөлгөж 40 гаруй жил зүүнийг дайлж барууныг байлдан их үйлийг бүтээхэд туслан зүтгэж яв. Гагцхүү Алтан улсын нийслэл Бенжан хотыг эвдэж эс чадсандаа харамснав. Чи байлдан авахыг хичээгт хүн гэж гэрээслээд өөд болсон гэдэг. Тухайн үед насан сүүдэр 54-тэй бүлгөө их Юан улсын Шадвал Гигэ хааны үед Шударга Баатар цолоор нэхэн өргөмжилжээ. Мухлай хөвгүн бул эцгийн Гован зэргийг залгамжилж Алтан улс болон өмнөдсөн улсыг сөнөөхөд үлэмж их гавьяа зүтгэл гаргажээ.